Хотын даргасан сум газар дарга нийслэлийн намын орны горол дээр тантай холбоотой хэд хэдэн зүйл ярьж байсан. Содбаатар гэдэг хүн бол намайг хангаж байгаа. Манай журмын нөхдүүд минь зарим үед алдаатай үг хэлээд уучлалгуугаад явж байгаа. Уучлалгаатай алдаатай уучлалгуугаад явж байгаа. Ер нь бол нөхцөл байдал ямар байгаа гэхээр миний түрүүний хэлдэг тодорхой албан тушаалуудын томилгоотой холбоотойгоор за мөн одоо намд 4 жилд нэг болдог намын хурал болгож байгаатай холбогдуулаад тодорхой байр суурь илэрхийлж бүлэг жишээ нь 30-38-аар хуваагдав. Одоо манай бүлэг 30-38-аар хуваагдсан байхгүй шүү дээ. Тийм учраас яг тийм хэмжээний одоо хуваагдлууд бол байсан үнэ. Яг өнөөдрийн төвшөнд тэрний дараа бол намын шин даргын зүгээс ч за намын ерөнхий нэрмжийн дарга миний зүгээс ч олон одоо уулзалтуудыг, олон ойлголцлуудыг хоорондоо бас одоо хувийн улс төр хоёр улс төрийн хүртэл хоорондын харилцааны юм дээр хүртэл санаа тавьж уулзалтуудыг зохион байгуулсан. За энэ агуулгаараа бол одоо тийм гомдож тойрхоод байгаа нь бол гайвуулаа гэж бодож байна. Гэхдээ нэг зүйл байна. Ардын нам дотроо ойлголцсон гээд ямар нэгэн авилгал албан тушаалыг хэрэгээр эсвэл хариуцлахгүй байдалд ивэлдэн нэгдэж тэмдэглэх бол утгагүй болохгүй. Энэ намын дүрмээрэж болохгүй, төрийн хуулиарч болохгүй. Тийм учраас альва авилгал хэл авахтай холбоотой, альва ард түмний түнд нэр хүнд унгаж байгаа альва асуудалтай бол эвлэрэхгүй. Зүгээр хоорондоо ойлголцох асуудал тийм ээ. Хүн хоорондын хоёр улс төрчийн байр суурь нэгдэх асуудал, нэг байр суурин дээр ялангуяа ард түмний амлсан томоохон амлалт, намын дүрм, намын хууль дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулахад ямар нэгэн одоо хоорондоо нийтлэг том хэрэгшгээ бодож хамтарч ажиллах асуудал бол хийнийх нь одоо заавал хийх алхам учраас энэ чиглэл рүү бол намын ерөнхий нэрмжийн даргын хувьд бол ажиллаж байна. Тийм учраас намын одоо лидерүүд байж байгаа, намын удирдах албан тушаалд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа бүхэл түвшний хүмүүстэй уулзалтууд хийж ойлголт мэдээллүүдийг өгж байгаа. Энэ агуулгаараа бол энэ 6 сарын 10-наас эхэлж байгаа ардын нам ард түмэнтэй гэсэн аяны хүрээнд бүх сумд очиж ажиллах шалтгаан бол бас энэ. Бас мэдээлэл өгөх хэрэгтэй шүү дээ. Манай дээр чи 300 гаруй мянган намын гишүүдтэй тийм учраас мэдээлэл өгж намын нэгдсэн ойлголцсон нэгдсэн нэг одоо зүг рүү харж ажиллах цаг болсон гэж ингэж харж байна. Оюун эрдэнэ гишүүн эргүүлэгч хоёр учраа олсон байгаа юу? Тасаа хувь хувьтай уулзсан гэж шүү дээ. Тэр хоёрыг бодсон. Хэн хөрөлсөх ерөнхийлөгч бол нам бос байдаг шүү дээ. Төрийн тэргүүн хүн. Тэгэхээр төрийн тэргүүн хүн нам бос учраас би намын дотоод ажлын асуудал ярьж байгаа учраас ерөнхийлөгчийн талаар ямар нэгэн зүйл хэлмээр байна. Манай нэр хүнд унж байгаа нийгэмд тэгэхээр сэргэлт тэгэхээр нэг ийм л юм болж байгаа. Намын нэр хүнд асуудлаар өнгөрсөн одоо зунаас хойш ардын намын нэр хүнд тодорхой хэмжээнд унсан. Энэ бол үнэн. Гэхдээ өнөөдөр улс төрийн бүх намуудын дээр рейтинг судалгаа гаргав. Зүгээр яг захиалах зарим нэг судалгаагаар бол дайд доор орж ийн гэж хэлж байгаа. Гэхдээ бодит дүн бол хизээ гардаг. Тэгэхээр өнгөрсөн оны 6 сарын 22-нд нөхөн сонгуул болсон. 16-7 аймгийн 40 суманд нөхөн сонгуул болсон. Тэр бол иргэд очиж саналаа өгж байгаа сонгуул шүү дээ. Тэр нь 71.22 ардын нам ялсан. Хамгийн сүүлд өнгөрсөн 7 хоногт Хөвсгөл аймгийн Хатгал Досгон гэдэг одоо нийлээд том одоо олон хүн амтай сум байт орнууд гэх. Тэнд Хатгал Досгоны захирагчийн сонгуул болсон. Энэ сонгуульд ардын намаас нийт дэвшигч 61.2% ялсан. Одоо удахгүй 6 сарын 22-нд 15 аймгийн 38 сум 5 аймгийн 9 аймгийн иргэдийн хурлын сонгуул болох гэж байна. Тэгээд дүнгээ хараараа хэн нийл байна. Таны хувьд эх хоёр сонгуульд нь оролцох өрсөлдөх үү? Ерөнхийлөгчийн бол их хурлын сонгуул. Ерөнхийлөгчийн сонгуульд бол маш тодорхой байр суурийг би нам дээр илэрхийлсэн. Тэр бол ерөнхийлөгчийн сонгуульд би нэр дэвшихгүй. Зүгээр насны хувьд босод үгээр бол боловсруулах. Гэхдээ нэр дэвшихгүй. Яг тэгэхээр намын төв аппаратыг байрж намын ерөнхий нэрмжийн галтгойг ярьж байгаа учраас сонгуулийн менежерийг ерөнхий менежерийг явна. За улсын хурлын сонгуулийн асуудлыг бол одоохон дараа ярих болоог байна. Улсын хурлын сонгуул бол альч намууд өнөөдөр хэнийг нэр дэвшүүлэхгүй гэдэг асуудлыг ярихад арга хэрэгтэй.